Вакцины зэнийг дуслаа штэ болраа. За зэнийг дуусгана дээ. Зовн усууд ороод ирсэн юм шиг байна. Ноцоо ядах. За. Ишүүн ороод ирсэн байна. За 59 ороод ирсэн. Зөөр мэндүргийа монголчуудаа хямрлаа юу. Хямрлаа юу гэсэн байна. Юуны талаар ярих нь вэ гэж. За жаахан нэмэгдээ ороод ирэх. За тэгээд ганц нэг зүйлийн талаар ярий та. Писта энэ болж байгаа амьдрал писта юу ч хаалах. Үнэхээр писта бухимдаад дургуурээд писта уураад. Тэгээд бидний байгаа амьдрал, бидний байгаа байр байдал нэг ийм л биш үү. Тэгээд өөр яалтай вэ. Хиндэ гомдох юм, хиндэ тунирхах юм, тий? Хиндэ нялцгах юм. Ямар ч одоо боломж байхгүй. Бидний байгаа байдал ийм. Бидний байгуулсан төр зэсэг нь ийм байна. Бид нар өстө амьдрах гэж нэрээ үнэхээр нэр айл гэр бол туулж штэ өстө. Өстө үнэхээр нэрээ горгүй. Тэг хүн болгонд ярьж ийн бензиний талаар бензин одоо инглээ тэглээ гэл ингээл. Тэг гомдох юм байхгүй. Бид нар бол одоо өөрсөндөө л гомд. Тий. Өөрсөндөө л гомд. Өөр одоо хинч гомдох одоо ямар ч одоо арга байхгүй. Бид нар өөрсөндөө л гомдъя. Үнэн биз дээ. Өөрсөндөө л гомдно шүү дээ. Өөр хинт гомдох юм. Тэгээ бидний байр байдал ийм л шүү дээ. Бид нар энэ байгаа амьдралаа сайжруулъя гэж тий босод тэмцээд дуурж байгаа наана байхгүй л шүү дээ. Зүгээр нэг сошиалоор үзэл бодлоо хэлсэн өнгө төрөх болоод ярьж байгаа хэдэн нөхдүүдийг тал талаас нь хэмэл зулгаадаг. Тал талаас нь одоо мэрээл зулгаагаал тий илгээ балтаа солиотой галзуугаар нь дуудаал ингээл явж байгаа шүү дээ. Байр байдал чинь ийм л байна. Тэгээ байгаа амьдралдаа дасцгаа өөр ямар ч арга байхгүй. Бензин дээр очрлол тий. Тэгээ үндэ яг энэ амьсгалт гагаараа булаалгацсан. Амьдрах орчноо тий сүрүүлсэн. Тэгээ тусгаар Монгол улс гэдэг байгаа шүү дээ. Тэгээ үнэхээр одоо харамсаж байгаа маа. Миний хувьд одоо маргааш удаа сайхан зодог шудаг модгоо өмсөөлсөн. Бас нэг ямар дундаагаа бас нэг сэргэнэ, бас нэг өөдрөг байна тийм ээ. Би ер нь нэг зодог шудаг модгоо өмсөөл ингээд нэг юм явхад бол нэг шал ондоо шүү. Ер нь бол шал ондоо болдго юм аа. Тэ. Сайхан зодог шудаг өмсөөд тэ. Ингэсэн багт бол нэг арай л нэг ондоо шүү. Арай л нэг өөр шүү. За яг харамсалтаар малгайгаа олж чадахгүй байна. Малгай бол одоо энэ баг болтгоос өнгөрж явах шиг байна дөө. Тэгээд маш харамсалтай. Тэгээд одоо тэгээ одоо энэ бид нар одоо ингэчлээ тэгчлээ гаал ингээл одоо гомдоо тунирхаал. Тийм л одоо гомдоо тунирхаа тийм л болохгүй байгаа юм бол тэгэл бид нарт одоо үндсгүүлээр заагдсан эрх үүрэг нь байгаа шүү дээ. Тэрнийгээ төлөөл тэгэл гараад ирэлтэй л гэж байгаа шүү дээ. Тэгээд нэг уцсны санаас үгүйсэл одоо ч хэлж чадахгүй. Өнөөдөр нүүр амаа нууцсан. Тэгэл ингээд нэг хүн хэмлээл нэг хэдэн одоо тий нэг зүрх сэтгэлтэй нэг хэдэн ярьдаг хэлдэг нэг юм усууд байдгийг. Тэгээд тэдрийг хэмэлж идэл мэрд зулгаагаал. Тэгээд одоо баг одоо дамдын юмдаа алга таших гэдэг юм хаашаа юм бай. Тэгээд миний одоо хардж байгаагаар бол энэ одоо бензин шатхууны хомсдол бол байхгүй. Эдгээр бол ийм зохиомлоор зохион байгуулалтаа ингэж одоо хомсдуулж байгаа. Үнэ нэмэх гээд байна уу?
Үгүй бол урдаас одоо машин оруулж ирэх гээд байна уу? Би энийг бол гайхаад байгаа юм. Би хардах хэрэгээ өөрөнд хардж байгаа шүү. Тэ. Хардах хэрэгтэй. Тэгээ одоо юу гэдгийг бензин байхгүй гэж байгаа танил талаараа тэ ингээд одоо өгөө гаргадаг, канистр савнд хийгээд авдаг, шаглаа дамлаа зардаг ийм зүйлүүд зөндөөл байна штэ. Бичлэг одоо энэ одоо баригдсан энэ улсуудад баригдсан зүйлүүд зөндөөл яваад байна штэ. Тооны цагаан саманд хүртэл одоо бензин шахуулаад зогсож штэ. Тэгээ тэрийг одоо литр бензин 5,000 гэл тэгэл одоо дамлаал ингээд одоо зардаг. Бид нар мэдж байгаа штэ. Коронавигийн үеэр энэ архитар шоврдоол ингээд явхад одоо яаж одоо тэр дэлгүүр хоршоо руу орж тэр пив архийг одоо хідэн сагсаар нь тий ингэж одоо худалдаж авч дамал зарж исэн. Монголчууд нэг юм муухай цантаа штэ. Ийм муухай арчаагүй. Тэгээ хин нэг нэ боддгоо. Ингээд гүрийгээл одоо ингээд за би мөнгө олж явуул болоо гэсэн шиг одоо ингээд бензинээ шагалчих гал дамалчих гал. Тэгээ үнэндээ яг одоо банк бензин талдаа байж иж дахиад дүүргчих гал. Нэг ийм муухай нэг худрахгүй, явуургүй энэ зангаа одоо монголчууд болчихвол хэрэгтэй байгаа юм л. Тэгээ ингээ хэлэхээр бол одоо бас л одоо дайран давшин янз бүр болно. Нэг жоохон багсаач. Тэгээ ийм л байгаа юм аа. Энэ зүйлийг л одоо бас хэлж ярих гээд нэг вогнохоо лайв хийчих гэж одоо ингэ сууж байгаа. Тэ. Юу ч хийж чадахгүй, юу ч хийж чадахгүй. Тэгсэн мөртлөө нэг худлаа нэг уцсны цаанаас том үсрээл, хэд үсрээл, янз янзын юм яриад, томруул. Тийм л хоншоортой, тийм л зориг зүрхтэй, тийм л овоо юм бол тэгэл тэгэл өөрийнхөө төлөө, ирээдүйгөө төлөө, энэ нийгмийн төлөө тэгэл босоод ир гэж байгаа шүү дээ. Чадахгүй шүү дээ. Чацаг сариалал яг үндэ чацгаа авчаал алга болно шүү дээ. Тэ. Би одоо хэдэн үзэж чинь 64 дээр гасчих байгаа юм уу? Тэгээ одоо энэ хөдөө орон нутагт нь бензин тус байхгүй. Одоо тэгээ нэг энэ хөдөө орон нутгийнх нь улсууд хөөе. Эртнээс одоо энэ бензин шатахгүй байхгүй. Энэ одоо морь малаа тий энэ эмнэгссэн энэ адуу малаа сургаж хөөе. Энэ морь малаа их унж хэрэглэх ийм зүйл рүү бол одоо орох нэ тий. Одоо бид нар өөрсөндөө л гомдох хэрэгтэй учраас тий энэ морь малаа сургаад энэ одоо ердийн өсгөөрөө нүүгээд ингээл одоо явах нь биш тий. Тий. Улаанбаатарын нь одоо яадаг юм тэгэл энэ бага хэдэн автобусанда битүү чигцэлдээл тий бяртай нэг нь санд бол суугаал бяд муутай тэгэл хөлтөн гიშгэрчих гал ингээл явах нь л тий Тэгээ би хэлээд байгаа. Ерөөсө гомдох хүн байхгүй. Энэ гомдлыг хий гэж байгаа бол өөрсөндөө л гомд. Өөрсөндөө л гомд. Бид нар өөрсөндөө л гомдох хэрэгтэй. Та би ялгаагүй өөрсөндөө л гомд. Бидний одоо энэ болноо бүтнээгээд байгуулсан төр чинь ийм байж гин. Тэ? Бидний байр байдал өнөөдөр ийм л байна. Бага ярьсан нэгнээ химэлж иддэг. Тэ? Дээдсэн долоош доотлон бооролдог. Ийм л нийгэмд амьдарч байгаа учраас тэгэл өөрсөндөө л гомд. Тэгээд химлээд сулгаагаад идээд явжий. Тэ? Химлүүл идлээгээд миний мах одоо дундрахгүй тий миний сэтгэл зураг урагдахгүй тийм учраас энэ дээр бол ямар ч асуудал алгаа тий гэж байгаамаа. Тэгээд ингээд нэг богинохон лайв хийнэ тий богинохон лайв хийхий аймархуу байна.
Орой мэндэ дэмждэг шүү гэж байна. Хоёлоо зүгээр алхаад байж да гэж чадна штэ. Алхаад явж чадна штэ. Муу хүн эзнэ. Муу хүн юу гэлээ? Муу хүн эзнэ. Сайн хүн явсноо. Явсноо ярих юм бол хиймэр алхаад зүгээр үү түмэн түүх байна. Явхороо нэг боллоо. Алхаараа нэг боллоо. Ард түмэндээ танигтлаа алхлаа. Сайн явлаа штэ. Одоо ч алхаж чинь, цааш ч алхах нь гэж явж штэ. Хэмрахан амжилт хүсье гэж Ад жаргал ойлонхийг хүсье гэж. За баярлалаа. Тэгээд нэг иймэрхүү зүйлүүдийг л хэлье да. Монголчуудаа ахад үсэ. Тэгээ миний одоо энэ пэйж утсыг дагдаг, намайг дэмждэг энэ улсуудаа бол талархаж байгаамаа. Тэгээ одоо би бол одоо ингээд 60,000 дагагчтай болох гэж байна. Тун удахгүй ингээд болчихноо. За тэгээ маш олон сайхан дэмждэг улсууд бол за ингээд амжилт үсээд ингээд одоо сайн сайхныг өрөөгд ингээд явж байна. Одоо өчигдөр одоо ингээд хов чатаар орж ирэл ингээд холбогдож байгаа. Өчигдөр одоо шагаан арбаны гоц мэргэн гээд одоо гоц мэргэн цолтой нэг юм мундаг одоо сайхан дүүхүү тий одоо хов чатаар орж ирээ заахаастай дэмждэг шүү. Үнэхээр одоо та бол энэ өв соёл яриад энэ одоо улс орондоо эзэн байх талаар яриад ингээд нэг Монгол эр хүн байх талаас одоо ярьж байгаа энэ зүйл чинь бол үнэхээр дүүдэн таалагддээ. Дүүн одоо энэ шагаан арваны ийм гоц мэргэн цолтой ийм одоо хүн байгаамаа гэд хов чатаар над руу орж ирээд зураг хөргөө явуулаад ингээд одоо сайхан ярьсан тэр сайхан дэмждэг дүүхүүдээ бас одоо тий одоо бас амжилт үсээд за тэгээд архан мэргэн болороо гэж одоо бас ерөөх гэж байгаа тий. Мундаг дүү байна лээ. Мундаг сайхан одоо шагаан спорт гэдэг чинь бидний бас л нэг өв соёлын л одоо бас ялч хүнс одоо суурь штэ. Одоо энэ бичлэн одоо маш олон одоо залуучууд орж ир дэмжиж тэгээ ингэж одоо явж байгаамаа. Тий. Ер нь бол одоо хиймэр алхаа гэдэг хүнийг бол одоо урд урдныхаас илүү одоо 101 одоо нэг 70% нь бол одоо дэмжиж байна. За нэг 30% нь бол одоо нөгөө тороол тий одоо нөгөө хуурамч хаягтай тий хүн татаархсан жөтөөргсөн ийм нөхдүүд бол элдв бусын зүйл бичээл явж байгаа. За ихэнх нь бол дэмждэг болсон юм аа л гэдгийг би одоо бас одоо энэ сошиал нийгэм дээрээс одоо ингээл бас харж байна да. Тэгээд одоо дэмжиж байгаа бүх улсуудаа баярлалаа. Тэгээд ер нь бол одоо энэ бухимдалтай энэ одоо болохгүй бүтэхгүй нийгэмд бол хүн болгон л стрессж байна. Хүн болгон одоо ингээл стресстэй л уурлаад бухимдаал ингээл байх тусам энэ бидний эрүүл мэнд те энэ зүйл чинь бүгд л алдагдж байгаа. Бүгд одоо стресстэй л уур бухимдлаар ингээл явна гэдэг чинь одоо бүх зүйлээ л одоо эрүүл мэнд одоо юу гэдгийг сэтгэл санаа энэ бүх зүйлээрээ хохирж байгаа байхгүй юу? Энийг одоо ингээд зохион байгуулалтаа миний хувьд бол хардах эрхээгээ өрөөнд хэлээд байгаа шүү. Хардах эрхээгээ өрөөнд энэ нөхдүүд бол одоо зохион байгуулалтаа энэ бензин шатхууныг тасалдуулж байна. Тий, тасалдуулж байна гэж харж байгаа. Одоо ингээд гасны газруудад өмнөө нэмсэн байна гал ингээд зураг хөрөг тий одоо ингээд явж байна. Энэ бол үнний ортой шүү. Одоо тэр нэг усууд мэдээл хийгээл ах шиг байлээ. Евро 95 нэмэгдсэн юм аа. Энгийн А92 нь бол нэмэгдээгүй гэж уцаад байгаа. Ер нь тэгэл нэмэн штэ. Тий. Ийм зүйлүүд байгаамаа. Тэгэхээр энэ зүйлүүдээ одоо бас нэг бодож харж ингэж бас нэг арай нэг ондоо тийшээ одоо бас нэг оюун санаагаа шиглүүлвэл яадаг юм бэ гэж бодож байгаа. Тэгэхээр тэр бол одоо хүний л асуудал тийм ээ. Та бол тэг заа заварлаж явах бол ямар ч боломжгүй юм аа. Тэ одоо энэ лайвыг үзэхгүй гэж болно уу? Үзэхгүй таалагдахгүй гэж болно шүү. Гарчиж болно. Малгайгаа яачаад нэг гачин юм уу? Гэхдээ эн чинь шинэ жил болох гэж байна өө. Энэ нэг шинэ жил болох гээд баярын уур амьсгал оруулаад нэг лайв хийчих гэж бодож байна. За бор малгайгаа бол алдсан. За ингээд бас одоо сураг ажиг ингээд тавилаа. Бас одоо боосмос янз бүрийн морвол олдохгүй байна. Тий тэгээ одоо хүний тэр одоо хөлстэй малгайгаар одоо авч яваад одоо яадаг ч юм одоо юу гайхаал байна. Тэгээд олдохгүй байна. За яг хаа тэгээд нэг малгай тулгойтой болох байлгүй. Гоё нөө бро гэж. За баярлалаа. Тий тэгээд
бас нэг одоо нэг шинэ он гарах гэж штэ. Тэгээд яг энэ баярын одоо бас нэг уур амьсгал тэгээд одоо ингээд оруулаад нэг юм малгай өмсчлөө тий. Одоо зогч гин үү гэдэг шиг. За ийм байгаамаа. Тэгээд бид нар өөрсөндөө л гомдох хэрэгтэй юм байна. Ер нь бол одоо сая бодсны эцэд бид нар өөрсөндөө л гомдох хэрэгтэй. Өнөөдөр бид нар юу ч хийж чадахгүй штэ. Юу ч хийж чадахгүй. Бид нар ёстой нөгөө колонктороо очрлол хараалаа урсгаал хоорондоо хэрэлдээл тэр нэг колонкийн хэдэн бензин өгж байгаа түгээгч рүү дайраал. Тэд нар чинь ажиллаа хийж байгаа. Тэд нарт ямар ч буруу байхгүй. Тэд нар чинь дээрээс нь одоо үүрэг даалгавар өгөөд ингээд явчихна. Ерөөсөө тэд нар бол жингийн жирийн одоо нэг мөн салангаа аваад ар гэрээ амьдралаа болох гэж явж байгаа ийм л хэдэн ус бол. Тэгэл түгээгч рүү дайраал чи үгсэнгүү гээл. Ийм байна. Тэгээд энэ сөрөгийн бичээд байгаа нөхдүүдийг бол зүгээр дор нь одоо устгаад бодоглоод ингэж явна шүү. Тий. Одоо энэ сөрөгийн бичээд байгаа нөхдүүдийг бол бодоглоод явнаа. Тий. Бодоглох үйл ажиллагаа хэвээрээ явж байгаа шүү. Тий. За манайхан хоорондоо хэрэлдээд ах шиг байна да. За хоорондоо одоо хэрүүл уурал хэрэггүй. Яах юм бэ? Хэрүүл уурал хийж хэрэггүй хоорондоо тийм ээ. За эвтэй вэ гэж маш олон ярьж байгаа. Тэгээд одоо хэд ярих вэ? Тэгээд одоо ёстой нөгөө элчгний чихэнд алт хийсэн сэгсэрн ус хийсэн сэгсэрн гэдэг шиг эвтэй бай гэдэг одоо маш олон хэлсэн. Тэгээд эвдрэх нэг нь надтай тэгээ эвдрэж явж л байна шүү. Тэгээд одоо ямар хамаа авах тийм ээ. За иймэрхүү байна. За иймэрхүү байна. За тэгээд энэ лайвыг нэг ингээ богинохын игээл ингээ өндөрлчихье гэж бодож байгаа. Тэгээд бид нар энэ болж байгаа одоо нийгэмд болж байгаа бүтэж байгаа зүйл ерөөсөө алга бидний амьдрал дээшилж байгаа хөгжиж байгаа юм юу ч алга. Харин ч одоо энэ улс орн маань уруутанд ороотоод тий өнөөдөр одоо тусгаар Монгол улс арайчтай одоо нэг ингээд нэг юм хэдэн мянган машин колонктор ингээ очролцсон ингээд зогсож ийн гэхээр энэ нэр үнэхээр харамсалтай шүү. Тэгээ бүх юм нь хараад бензин нь хараад, тог нь хараад, нүүрс түлээ нь хараад, идэж ууж байгаа зүйл нь хараад, өмс зүүж байгаа юм нь хараад. Үнэхээр горьгоо нэр бүтэж байгаа юм юу ч алга. Болж байгаа бүтэж байгаа зүйлийг ярьчих ихээр үнэхээр одоо ярих юм үнэхээр тун авраа гот. Энэ нэг золбин пистакийг блоклно энэ нэг юм виз нэг гарчин пистанууд орж ирээд ингээд тий яанда пистануудаа хөөе энэ тороолуудаа та нар яаж амьдрнаа хөөе яаж амьдрнаа хөөе нохоо шиг одоо нэг тороол хийж 5 цаас олж авч хотоодоо тижээгээд хооч ирээд үр хоочоо хогийн самд нь үлдээж штэ Тэг аргагүй нөгөө хэмэртэй хүнд одоо бензин олдохгүй байхад зүгээр хин хүнд бас олдохгүй байх л да хэцүүлтэй. Тэрийг би бас ойлгож байна. Би бас бензин олох гэж өнөөдөр бас нэлээ бас үзлээ. Тэгээ сүүл рүүгээ дургу үрээ тэгээ боллоо. Маргааш ямар сандаа одоо ингээ сайхан энэ зодог шударга өмсөд тий. Сайхан бас нэг арай бас нэг ондоо хэмраа бас нэг жаахан бас нэг юм сэргээя. Ер нь бол энэ өмсгөл зодог шударга ингээд хүндлээ дээдлээд энэ хоймордоо ингээд залаад ингээд явах бол ээдтэй мөн Монгол эр хүний бас нэг юм бас хэмэр шүү дээ. Монгол төрийн далбаа маань одоо энд байж байна. Өмсгөл зодог шударга маань энд байж байна. Тий. Ингээ Монгол эр хүн ингээ өмсгөл зодог шударга сайхан дээдлэх ёстой маа. За эмэрхүү зүйлийг хэлээд энэ лайв англи богинохон лайв хий. Тэгээ бид нар өөрсөндөө л гомдох хэрэгтэй байна л гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрсөндөө л гомдох хэрэгтэй байна. Өөрснийгөө л хараад зүх. Тэ. Өөрсөндөө л жаахан дотор юм бодъё. Өөрснөө л жаахан ухаараа сэхээрээ.
Энэ зүйлийг л одоо хэлэхээс өөр одоо юу хэлэх вэ нэрээ. Тэгэл одоо нэг бензин олдох байлаа гингүүт нэг муу Оросын дайнлуу байвч чалж өгчдөг. Гүн дайнтай байж тэгэл хуцаад байдаг. Энэ дайн чинь болоод дайн чинь үргэлжлээ 4 жил болж шээ. Тэг өмнөх сайдуудын үед нь яагаад тасраагүй юм? Бензин тасрахгүй. Одоо энэ дамжны сайдын үед л одоо ингээл энэ нэг 2 3 сараар одоо ингээд бүр алга алж шээ. Амар минь хэмэртэй шүү дээ гэж. За баярлалаа манай элбэг ороод ирсэн байна. Орой минь бро гэж. За манай их хүслэн ороод ирсэн. За сайхан дэмждэг усуд маань сайхан ороод иржээ. За та нартай одоо бас тий одоо ирж буй одоо шинэ оны мэндийг одоо бас төрүүлээд бас хүргье. Тэгээ шинэ оноо бас сайхан ухтаараа тий. Ирэх одоо ондоо бас амжилт үтэл дүүрэн тий бас одоо өсөн дэвжсэн, өөдлөн мандсан ийм одоо сайхан зүйлийг хүртэх байхаа гэж одоо сайхан ерөөй доо. Нэг хэсэг уусан уу бороо гэж. За тэгсээ уусан тий. Одоо хинээс нуухгүй, юугаач нуухгүй. Тэгээ би бол нуугаад хаагаадах юм байхгүй. Уусныг бол уусан. Мөхөө болоод одоо бодож гин. Тий. Одоо ер нь ахиж уухчгүй бах. Тий. Тий. За айраг хизээ уусан бай хамгийн сүлд гэж байна. За би юу нэг айхтар айраг мараг нэг одоо бас ууж чаддгаа. Тийм айрагтай газрын хүүхэд биш аа. Энэ нэг айраггүй газрын одоо хүн шүү дээ. Тэгэхээр нэг айраг маргийг бол нэг айхтар одоо тэр нөгөө айрагтай газрын ус уучиг ууж чаддгүй маа. Гэтэ бол айраг сайхан шүү дээ. Иста бензин чанга байна. Дамжин зохион байгуулалт том муу зохион байгуулалт том муу байна гэж. Хэмэр нэг колонкор лайв даач чинь. Тэгээ лайвцсан шүү дээ. Би одоо тэр Баяшунэтийн одоо очтой багт нь лайв даал. За хүн амтнаас одоо энэ одоо санаа бодлыг асуугаад ингээ явахаар зогчтой юм бил. Лайв хараад ерөөсөө байхгүй. Машиныхаа цонхнуудыг хаагаал ингээл шүү дээ. Өгч байгаа юм шиг. Ийм аимхаа болцсон юм бил. Үг үст одоо хийж чадхаа байсан. Би юу ярих вэ? Ярих юм алга шүү дээ. Ингээ балараад байж дээ бил. Би одоо маш олон улсуудтай уулзсан. Тэргээр одоо очрлж исэн одоо бараг 100 гаруй машин байсан. Тэгээ би нэг 10 хэдэн машинаар ороод ингээд нэг юу санаа бодлоо хэлдэ. Ингээ бензин дээр очрлоод ингээд одоо бидний байгаа байр байдал амжиргаа одоо юу болж байна? Яаж байна? Та нар одоо хэдэн цаг очрлж байна. Ингээд яриа мария авъя гэдэг ингээд лайв бариад очихоор бүгд зүхтаачт юм бил. За манай луя ороод ирсэн байна. За манай луя найз маань одоо сайхан айраг одоо ийм савлгаа мавлгаа бол одоо маш гоёор одоо язгууртан брендийн айраг бол маш гоёор одоо савлагдаж гарсан байна лээ. За үнэхээр одоо би бол бас нэг тийм айраг айхтар ууж чаддаг хүн биш дээ. Гэтэ би энэ луя андын айргийг бол би ер нь бол хэдийг уухаар юм байл шүү. Ер нь бол нэг гоё айрагч нь бол өстой цаанаасаа л нэг ордг юм байл шүү ер нь. Маргааш ямар хоол хийх үгнэ. Гэнэрэ хоол гэснээс одоо ингээд та нар одоо бүгд сайхан хоол хийж иддэг үл үү тий. Бүгд хоол хийж идэж байгаа шүү дээ. Тэгээд одоо ингээд яадгийг одоо нэг торгууд болтой хоол хийж идэхээр долооч тийм үү? Долоогоод үзэх ёстой юм уу? Тэгвэл торгууд болдог үзцээ юу? Тий. Намайг үзэх ёстой улсууд нь үзэг. Тий. Ана 5 цулын хуушуур хийж идсэн чинь мах гिचчээ мах юм байдаг гинэ энэ сте эргүү биш таа. 5 цулын хуушуур маш маргааш айраг явуулъя гэж. Өө баярлалаа. За одоо луяанд маань маргааш айраг явуулъя гэж байна. За андынхаа айргийг одоо маргааш одоо сайхан
амсаа цаахан одоо юу яанаа. За би бол мэднэ. Өмнө нь бол одоо савлгаа мавлгаа ондоо байхад өөр байхад би энэ шилийн богд руу явахдаа би надаа найз маань бас нэг 5 литр айрг өгж уусан. За тэрийг би одоо сайхан тэр одоо эр хүний хямар одоо шингэсэн одоо шилийн богд хайрхан дээрээ гарч сайхан уугаад за тороондынхоо шөн дээр ирж бас сайхан одоо айрг уугаад ингээд одоо явсан. Үнээр гайхалтай. Монгол хүнд бол одоо хамгийн одоо эрүүл ундаа бол айрг штэ. Тий. Тэгээд одоо харамсалтай айрг уугаад явхаар одоо тэгэл машин барьж болдгүй юм л талтай л да. Одоо эбо малгай хэлгээд аваа зөхгүй гоё байдгийн харин тэмдэг ахиж олдох болов гэж. За тэмдгийг бол ер нь бол одоо энэ малгаан дээр байж байгаа юм чинь хийлэгчиж болно. Одоо энэ бор малгааны маань зураг хөрөг байгаа шүү дээ. Тэрнийхээ тэмдгийг яг одоо ингээд байгаа учраас за тэмдгийг бол одоо хийлэгчиж болох байхаа. Тий тэмдгийг бол яг сайхан тэгээд сайхан одоо энэ тий алтмгүний дархан мархан дээр очиод хийлэгчиж болно шүү дээ. Тэр бол асуудалгүй байх. Гэтэ энэ малгай тулгай авсан хүн бол уг нь авцраад өгчмөр л байгаа юм л та. Тэгээд харамсалтай авчирч өгөхгүй л байна л та. Малгайгаа олоо юу гэж олоогүй. Малгайгаа олцсон бол одоо сайхан ингээл өмсөөл те. Ингээл яриа сууж өгсөн шүү дээ. Сайхан хэмэр малгайгаа өмсөөл. Өвлөө өгөн болох уу гэж. За өвлөө өгөн болохгүй. За нэг иймэрхүү зүйлүүдийг яриад ингээ өндөрлөе дөө тий. За 134 хүндээ баярлалаа. Үзэж байгаа 134 хүн байж гин. За тэг усуудаа нэг сайхан харчаа. Тэгээд ингээ сайхан лайкаар давлгаалаад өгөөрэй. Харъя. За сайхан одоо дэмждэг усууд маань сайхан лайкаар сайхан давлгаалаад өгвөл одоо тий бас нэг сайхан урам зориг авна шүү дээ. Одоо бас сайхан тий лайк зүрхээр сайхан давлгаал бол бас сайхан шүү дээ. Давлгаалаад өгөөрэй. За 90 минут гарч байгаа чацгнуудын гүзээлэлүүд бол яг тэгээд одоо явж лээ. За баярлалаа. Манайхаа одоо энэ лайк зүрхээр бол давлгаалж байна. За гоё шүү. За тэгээ ингэсийгээ лайв өндөрлөе манайхаа. Тэгээд ажилтны амжилт хүсье. Амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Тэгээд одоо оноос өмнө за нэг ганц нэг лайв хийгдэх байлгүй дээ. Тэгээд шинэ оноор сайхан одоо бас одоо пэйжийнхээ найзуудад бас шинэ оны мэд хүргэж сайхан мэд мэдэж одоо бас нэг сайхан лайв оруулнаа тий. Одоо хэмэр пэйж маань одоо 60,000 хүрэх гээд явж байна. За 60,000 дагчтай ингээд тун удахгүй болох гэж байна. За ер нь бол надтай одоо энэ пэйж хөгжүүлэх, за пэйжийг яаж хөгжүүлэх энэ зүйл дээр бол нэрээ бас ярих юм бол асар туршлага бий. Би одоо өмнөх одоо алдсан пэйжээ бол би 90,000 дагаж хүргэжлээ. За ингээд одоо бас нэг тий үзэл бодлоо хийсний төлөө одоо ингээл эн чинь хүний хүч хөдөлмөр шүү дээ. Энэ пэйж хөгжүүлнэ гэдэг чинь тийм ээ. Бас нэг хүний арга ухаан хүч хөдөлмөр явж байгаа шүү дээ. Тэгээ ингээд одоо үзэл бодлоо хийснийгээ төлөө одоо пэйжээ хаалгасан. За тэгээ энэ пэйжийг нэгээд бол одоо нэг жилийн хугацаа болж байна да. За иймэрхүү байна. Тэгээд маргааш бол сайхан өмсгөл содог шуудгаа өмсөж одоо нэг сайхан хямар лундагаа нэг тултал сайхан авъя даа гэж бодож шүү. Би нэг жаахан нэг юм юу гэдгийг те нэг юм ажил бүтэхгүй жаахан нэг юм сансан бодсон юм жаахан юм бүтлгүү тал дээр байхаар би энэ зодог шуудгаа сайхан өмсөөд те ингээ сайхан бүрэн бүтэн өмсөж байгаа сайхан гуяа 3 алгачдээ штэ. Тэгэхээр бол нэг юм шал ондоо болдгоо шүү. Миний хувьд бол шал ондоо болдгоо. Өмнө нь одоо бүтэхгүй байсан зүйлүүд одоо бүтэх жишээний те ийм одоо ондоо ийм зүйл болдгоо шүү. Би бол сайхан өмсөөд нэг юм бүрэн өмсөөд сайхан нэг гуяана 3 алгацсан байхад бол за тэгэл бас ондоо болдгоо шүү. За энэ нэг
39 нэг 90 юм уу энэ нэг нөхрийг блоклё. Зоргоо гэж чинь. Яанда чи нэрэ нэг юм сагнайсан шаач юмтэй нэ одоо 90 минь мэддэхгүй нэг нөхөр байна. За энийг би блоклно. Зоргоо гэсэн нэг юм нэг авгаа төрхтэй ирэл юм шиг байх юм. Нэг хүн байна. Янз бичээл. Наад малгай ч зөхөж байна л гэж байна. За ингээд одоо байсан та нарт маш их баярлалаа. Энэ зоргоо хэлчихье. Энэ жаахан эр хүн шиг байгаач эцдаа гэж. Чамагч одоо ингээд харахаар ерөөсөө яг нэг юм айлын авгаа шиг харагдаад байна шүү дээ. Нэг юм зайлвал бас амьдралд нухлагдсан те. Нэг олон хүүхдтэй нэг юм ичнэр байж идэг шүү дээ. Яг нэг тийм л юм харагдаад байгаа байхгүй юу? Сагнаас юм сууж шүү дээ. За уучлаарай гэж яаж. Үгснээ тэгээ янз бүрийн бичээд байгаа юм тэгээд. Стач заавал өөрийгөө доромжлуулж дугаард юм чи хаашаа. Жаахан эр хүн шиг байх хэрэгтэй байхгүй да. Тий. Өнөөдөр одоо нэг жаахан нэг тий эр хүн шиг бас нэг эр хүн чинь бас нэг юм бас нэг байдаг да нэг. Авгаа зөргөө. Ямар гоё хэллээ л гэж байна. За тэгээ уучлалт гуйж байгаа юм чи одоо энэ уучлаа тий. Уучлалт гуйгаалах шиг байна. Одоо 2 3 удаа бичээд уучлалт гуйж байна. Тэг зөв байгаараа тий. Чамд таалагдахгүй бол гарчиж болно шүү. Тэгээд ингээд бас нэг юм уучлалт гуйж байгаа учраас чамаг одоо болооглохгүй ингээд өнгөрөөч ёо тий. Чамд таалагдахгүй энэ лавыг үзэх албагүй шүү дээ. Тэгээд одоо орж ирчаал 9 бусын хүн янз бүрээр хэлээл ингээд солиорол ингээд балаараад байх ямар шаардлага байхгүй шүү дээ. За иймэрхүү байна. Бүр одоо сон сах юу бацгаана. За 123 хүн байгаад байдаг. Бас одоо аюултгүй бас хэдэн хүн байгаад байна шүү. За манайхан сайхан лайк болж байна. За жан коммент харъя да. Тэгээд одоо бас ингээд одоо лайва сайн уу гэж сайн байна уу? Налахын ажил сайхан болсон шүү бороо гэж байна. За яг бас одоо тий энэ нэг налаагаад одоо тэр өнчин өрөөсөн одоо тэр нэг 8 хүүхдийг одоо тэр эгч нь одоо бас одоо хөргөтлгөөсөн ингээд авч явдаг юм байлээ. Тэгээд энэ дээр очиж бас одоо сэтгэлийн дэм өгсөн юм аа тий. Дэмждэг шүү хаа гэж байна. Баярлалаа. За тэгээд одоо ингээд нэг эцэст нь хэлэхэд бол тий энэ нэг сошиал орчноор дугардаг, ярьдаг. За одоо нэг юм усуд бол цөөхөн штэ. Тэгээд цөөхөн ер нь бол энэ сошиал орчноор зориглоо дугарчих, буу хоолойгоо хүргэчих, өөрснийгээ төлөө болон үр хөвгтийгээ төлөө дугарчиход улсууд их цөөхөн байдаг штэ. Тэгээд дугардаг нэг цөөхөн хэдэн томтой хэдэн одоо улсууд байж идэв. Тэд нар дандаа л одоо шүүмжлүүлээл янз бүрээр хараалгад оромжлуулаад хэлий балаа солиотой гал зугаараа дуудуулаад явж идэг.
ясам дээр одоо хамгийн одоо эрүүл сарвал хамгийн эрүүл ухаантай хамгийн одоо энэ улс орондоо тий улс орноо нэг өнөөдөр нэг хөгжүүлчих юмсан ирээдүйн өрөө очоо нэг сайхан нийгэмд үлдээчих юмсан гэдэг хамгийн одоо эрүүлэр бодож явдаг улсууд бол энийг хитгэн цөөхөн одоо энэ нэг лайв хийдэг үзлүүдээ хэлдэг ийм улсууд байж идэв шүү дээ. За иймэрхүү байна. За тэгээд ингээд нэг жаахан комент харж байгаад ингээд лайв өндөрлөө. Тий одоо 121 үзэж байна. За тэгээд 121 үндэ одоо бас миний бас тий ярьж хэлж байгаа зүйлийг бас сонсоод тий ингээд байж байгаа та нартаа маш их баярлалаа. Тэгээд би сая хэлсэн одоо дэмжиж байгаа усуд маш их байна. Сайхан байна. Тэгээд бас урам зориг хүн болвол би одоо мэдээж одоо сэтгэлийн хаттай одоо ингээд юм дээр шантардгүй насдгүй гэл ингээд яваад идэг хийдэж хүн чи бас нэг юм урмын үг сонсож урмын үгээр бас нэг юм сэргэж ирч хүчээ авч ингэж явдаг байхгүй л хүн нэг сайхан урмын үг хэлээд за үнэхээр одоо хямраа тий гоё шүү нэрээ ингээ зөв шүү ингээд нэг Монгол тий Монгол хүн Монгол их нутагтаа яагаад одоо ингэж алхаж болдгоо ингээ сайхан шүү гоё шүү гэж хэлэхдээ үнэхээр бас нэг юм тий бас нэг юм сэтгэл сэргээл явчих واخхой. За тэгээд лайв дарж байгаа бүх хүмүүсд баярлалаа. Тэгээд бид нар бол ер нь бол өөрсөндөө л гомдох ёстой маа гэж би сая хэлсэн тий. Өөрсөндөө л гомдъё. Өөрсөндөө л жаахан дотроо ухаантай бодолтой жаахан одоо нэг юм юмыг бодсон тий. Яг одоо би тий таны амьдралд ямар гай болчихв. Таны амьдралд юу гэж болох вэ ойлгоч. Энэ улс оронд би юу гай тарьчих. Ямар гай тарьчих гэдгийг бас бодож үзэх ёстой шүү. Юу байна ах уу гэж. За 50 байна. Хаяхаа л гэж байна. За ингээд лайв өндөрлөө манайхан. Тэгээ лайвтай мань хамт байсан та нарт тамашгүй сайхан бүгнийг хүсэн өрөөе. За ингээд одоо лайв өндөрлөө. Тэгээд дараагийн лайвуудаар эргээд уулзъя ингээд. За ингээд хэмэр пэйжийг одоо дагдаг, хэмэр пэйжийг одоо цаашид одоо фоллоу хийж лайктар дагах байгаа та бүхэндээ тий сайхныг хүсье. Тэгээ хэмэр пэйжийг одоо хэмэр пэйжийг сайхан фолловдоод сайхан лайктараа дагаад ороод ирээрэй. Илүү олон одоо алхалтын одоо бичлэгүүд, илүү олон одоо ийм зүйлүүд одоо бол тууштай цааштай ингээд хийгдэж явнаа тий. За нэг зүйлийг одоо хэлэхэд бол за одоо ингээд энэ Монгол хүн тий энэ нэг юм хин нэгэндээ хэрэггүй үгийг одоо аль болох хэлэхгүй байх. За бүр хэлэх гээд идэх юм бол тий одоо яадгийн тий одоо тэр хүнийг одоо бүр үзэн ядаад идэг бол блоклч болно тий. Одоо репортигээ гарчиж болно. За ингэж явчроо л гэж хэлье. За ингээд одоо ингээд лайв өндөрлөө. Тэгээд хэмэр алхаа бол чааш алхаа үргэлжнэ гэж байна шүү дээ. За баярлалаа. За сайхан хүсье. Нэг зүйлийг хэлье. За бас зарим нэг улсууд бас ингээд одоо чинь бас нэг утас ашиглаад бас нэлээд удчлаа шүү дээ тий. Одоо энэ одоо чи арайчтай бас нэг юм зүйлээ бас мэдэхгүй ингээд бас нэг яваад байна гэж арай баймаргүй. Одоо ингээд селфи камер гэж ярьдیں۔ Утасны чинь одоо өөрлөө чи харсан камер заа юу. Өөрлөө чи харсан камер. За ингээд харчаар одоо нөгөө эсрэг тийшээ харж байгаа. Одоо цаад камер тийм үү. За ингээд харах хэрэгтэй. За ингээд харах хэрэгтэй. Ингээд харж байгаа тохиолдолд ингээд одоо 100 гар юм шиг харагдаад байгаа. Энэ бол миний баруун гар. За энэ шивээс миний баруун гар дээр байдаг шивээс шүү. Энэ шивээс. За энэ бол миний баруун гар тийм үү. За ингээд дээл хөвч өмсгөр ингэр нь одоо ингээд нэг буруу талтаа гарсан юм шиг харагддээ шүү. Тэгээ энэ минийг одоо
сайн ойлгож хүлээж аваарай. Зарим нэг улс бол одоо энэ дээлтэй мэлтэй энэ бичлэгэн дээр буруу ингэртэй дээл өмссөн байна. Буруу гараараа одоо ёсолж ийн мосолж ийн гэж ингээ балаарайд байдаг шүү. Энэ минийгээ сайхан ойлгочооч. Тий ядаж одоо өөрөө энэ одоо учир начрыг ойлгохгүй л өөрийнхөө утсан дээр тавьж хагаад ингээд өөрийгөө нэг дээл өмсөж байгаа ч юм уу нэг юм юу яаж хагаад нэг ингээд хараад үзээч. Тэгэхээр одоо ингээд эсрэг одоо толны тусгас эсрэг гарчдаг байхгүй. За ийм зүйлийг хэлээ. Тэгэхэд ийм зүйл мэдэхгүй ингээд байж ийн гэхээр үнэхээр харамсалтай л да. За юм байна. За ингээд бол лайв өндөрлөө. За. Сайхан өгсөн юм анахан баяртай. Дараагийн лайв бичлэгүүдээр ингээд уулзъя. За баяртай. Сайхан одоо амраараа л гэж одоо хэлье да. Тий. Амархан тодорхой юм чинь. За.